Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Эх оронд маань эрчимтэй хөгжлийн нам мандаж сайн цаг айсвэ. Эдийн засгийн өсөлт 17% хүрч энэхүү их өсөлтийг таны гэрт хүргэх их ажил гараагаа эхэллээ. Эх орны баялагын үүсийг задлсан уулуурхайн аварга төслүүд, зам харилцаа, орон сууц, шин бүтээн байгуулалтын том хөтөлбөрүүд, ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа уут татах ажилсаг хүмүүсийг тэтгэх зээл, дэмжлэг, хөнгөлөлт, хөшүүрийн цогц бодлого, бодит ажил болж Монгол айлын үүдийг тогшин орж ирлээ. 2008-аас 2012 онд 240 мянган монгол хүн шинэ ажилтай боллоо. Цалин 2 дахин, тэтгэвэр 3 дахин нэмэгдлээ. Өнгөрсөн 4 жилд ядуурл 10%-аар буурч дэлхийн 200 гаруй орны хөгжлийн хурдцын олимпиад Монгол улс эхний 3-т багтаж хүрэл медаль хүртлээ. Дэлхийн Монгол иргэнийг өнөөдөр бэлтгэх боловсролын шин тогтолцоонд шилжлээ. 5 эрдэнэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, тал хээр нутагт аврагсан таябутаагаар эх орноо бүрэн хангалаа. Монгол хүний дундаж наслал 5 жилээр нэмэгдэж, Монголын хүн ам өдрөөс өдөрт өсч, монголчууд бид олуула болж байна. Ардын засаг, ард түмэнтэйгэн хамт Хийсэн ажил их байна. Хийх ажил бүрч их байна. Монгол улсын засгийн газар.